Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Байгаль орчны эрх зүйн харилцааг боловсронгуй болгоход талуудын оролцоог хангахад чиглэгдсэн Эко форум нэвтрүүлгийн Эдийн удаагийн дугаар эхлэж байна. Өмнөх дугаараараа бид газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бодит шаардлага хүлээлт нийгэмд бий болсон талаар хэлсэн билээ. Энэ удаагийн дугаарт газрын үнцийг, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцөлийн талаар хэлцэх болно. За Монгол улсын хэдийн засгийн дотор оршин байгаа бүх газар өмчлөлийн төрлөөсөө үл хамааран газрын нэгдмэл санг үүсгдэг. Ингээд Монгол улсад газрын үнэлгээний хэдэн бүс байдаг вэ? Эдгээр бүсүүд нь чухам ямар шалгуурыг үндэслэн тогтоогддог талаар газрын харилцаа геодэд зургзун газрын удирдлагын албаны дарга Ган Хуягаас асууя. За баярлалаа. Тэгэхээр 1992 онд үндсэн хууль батлагдаад тэгээд 1994 онд газрын тухай хууль батлагдсан. За газрын тухай хуулийн дараа бол 1997 онд газрын төлбөрийн тухай хуулийг баталж гаргасан байдаг их улаас. За уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор засгийн газрын 152 дугаар тогтоолоор Монгол орны нутаг дэвсгэрийг үнэлгээний бүсэд хуваарсан байдаг. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн газрыг бэлчээр хадлан тариалан гэж ангилаад тодорхой үнүүдээр үнсэн байгаа. За хот суурин газрыг бол хот тусгам бусад суурны газар гээд за суурны газар гэхэд 5 сая, Улаанбаатарыг бол дунджаар 440 сая газар гээд үнийг нь бол батлаад өгсөн байж байгаа. Монгол улсын газрын нэгдмэл сангийн тайлангаас харах юм бол газрын нэгдмэл сангийн 6 төрлөөс хамгийн их эзэмшил ашиглалтанд өмчлөлт олгогдсон талбай бол хот тосгон бусад суурины газраас байгаа. Ингээд нийслэлийн газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэрэгчлэлтэн танаас Улаанбаатар хотын тухайд одоо газар өмчлөл эзэмшил ашиглалт одоо ямар төвшөнд байдаг юм бэ? Энэ талаар. За нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн газрын хэмжээ бол 470 мянган га газар гэж байдаг. Тэгээд түүнээсээ бол яг хот суурин газруудаас суурьшлын бус үүссэн өнөөдөр дэд бүз байгуулагдсан газрын хэмжээнээс бол яг бид нар бол газар эзэмшил ашиглалт өмчлөл гэдэг бол яг тийм төрлөөр өнөөдөр газрын эрхийг бол баталгаажуулж явж байгаа юм байна. За тэгээд газрын төлбөр гэдэг нь бол өөрөө бол газар эзэмших ашиглах гэдэг эрх дээр бол яг үүсэж явж байдаг. Өмчлөлт бол газар бол өмчлөл эрх үүснээсээ хойш бол газрын татвар болоод явж байгаа юм байна. Тэгээд одоо манай нийслэлийн нутаг дэвсгэрт бол яг эзэмшил ашиглалт одоо бүртгэгдснээс бол өнөөдөр гэрээгээ байгуулад газрын төлбөрийн бүртгэлд одоо бүртгэгдсэн эзэмшигч ашиглагчдын тоо бол 16147 гэж одоогийн байдлаар гараад байж байгаа. Тэгээ түүний нийт газрынхын хэмжээ нь бол 30,036 га газар гээд байгаа. Энэ энэ газраасаа бол энэ саяхан хэлсэн тооноос бол бид нар бол жилдээ гэрээгээр 19.3 тэрбум төгрөг төсөв төлрүүлэхэр гэсэн тийм нэг гэрээ байгуулагдсан байгаа юм байна. 19.3 тэрбум. За тэгвэл ерөнхийдөө газраас орж байгаа төлбөр бол зөвхөн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхээс орж байгаа газрын төлбөр татвар юм байна тийм үү? Тэгвэл ер нь шинжлэх ухаанд газрын эдийн засаг гэсэн ойлголтод юуг багтааж үздэг юм бэ? Газрын үнэлгээ, үнцийн чухам ямар агуулгаар тодорхойлогддог юм бэ? Газрын үнцийн гэж бид нэр одоо ярьж хэвшээд байгаа. Энэ бол нарийн дээрээ бол газрын өртгийн тухай ойлголт байхгүй. Тэгэхээр газрын өртөг маань бол өөрөө юу юм бэ гэвэл тухайн одоо газар дээр үйлдвэрлэл явуулаад тэр газрыг ашиглаад тодорхой хэмжээний ашиг олоод тэр олсон ашиг нь нийгмийн дундаж одоо олж байгаа ашигаас давж байгаа тэр хэсэг нь рентийг бүрдүүлж байгаа. Тэгээд тэр тийм рентийг тухайн хүн олоод хэдэн жил ашиглах юм 100 жил юм уу 60 жил юм уу ашиглаж өгч одоо тэр олох тэр бүх рентийн нийлбэрийг бол үүнэ гэж өртөг гэж хэлээд байгаа юм л да. Тэгэхээр энийг бол англи хэл дээр бид нэр value гэж яриад байгаа. Тэгэхээр энэ дээр газрын одоо тэр үнцнийг бол бид нэр яах ёстой гэвэл Монгол улсын одоо бүх сум нэг өрөөр тогтоож өгөх шаардлагатай. Ерөнхий жишг үнцнийг нь. Яагаад гэвэл
98 оны 152 дугаар тогтоолоор ч нь бол яг бүсээр байгалийн бүсээр тухайн үедээ гаргасан нэг газараас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээнд дээр толгуурлаж хонд мал аж ахуй дээр гэгдэл хонд бэлчээр дээр бол мал аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг үндэслэж хагаад тэгээд тэр үеийн одоо зах зээлийн үнээр бодогдож гарсан учраас нэлээд хуучраад байгаа юм л. Тэрийг шинжлэх шаардлагатай. Тэр газрын тэр үн цэн мэн бол өөрөө одоо абсолют үн цэн гэж байна. Тэрнээс гадна харьцангуй буюу одоо ялгуурт гэж байдаг. Яагаад гэвэл тухайн газрын чинь үн цэн бол нэгдүгээрт нь тухайн газрын үржил шим тэр байгалаас тэр газрын хөрсөнд нь байгалаас тэр газарт заяасан одоо тэр үржил шим нэгдүгээрт нь нөлөөлнө. Хоёрдугаарт нь тухайн газрын байршил бас нөлөөлнө. Зах зээлээсээ одоо хичнээн хол тээврийн зардал их гардаг байх тусмаа л тэр газрын одоо тэндээс үүсэх рент нь багасаад тэр одоо үн цэн бол багасах юм. Багасах юм. Тэгэхээр яг газрын үн бол хөдөө аж ахуйн зориулалттай газрын хувьд бол зөвхөн одоо хөрсний хэсгээр үнэлэгдэж. Үржил шимээрээ явна. Хэрвээ одоо газрын доорх баялагийг ашиглаж байгаа бол тэр роялти гэдэг газрын одоо баялаг ашигласан татвар төлбөрөөр өөр хэлбэрийн татварууд үүсээд явчихна. Тэгэхээр энэтэй холбоотой газрын төлбөрийн тухай хуулинд уул уурхайн зориулалтаар ашиглагдаж байгаа ашигт малтамлын тэр газар дээр газрын төлбөр хэрхэн тооцогддог лээ? Газрын төлбөрийн тухай хуулиар болохоор хамгийн ойр орших хот тусган газрыг одоо 2 дахин нэгдүүлсэн. Газрын төлбөрийг 2 дахин өсгөж тооцдог. Ямар зориулалт дээр байдгийг гэдгээсээ тэгээ бэлчээр авах юм бол бэлчээрийг одоо 3 дахин ч юм өсгөж одоо. Тэрнээс үл сая Нямбат докторын хэлдэг шиг тийм ээ газрыг ингээд орон зайн хувьд нь авч үзээд энэний доор байж байгаа ашигт малтамлыг олборлж чад дээдлэлд нь байгаа үржил шим бүтнээрээ байхгүй болоод өөрөөр хэлбэл тэр бэлчээрийн талбай байсан бол бэлчээрийн эргэлтээс чөлөөлөгдөж байгаа гэдэг ийм үнэлгээнүүд бол шингээгүй байгаа юм байна тийм үү одоогийн газрын төлбөрийн тухай болно. За баярлалаа. За Нямбат доктор газрын үн цэн газрын үнийн талаар нэг хувилбар ярьлаа. Би бас арай өөр нэг хувилбар энд хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр газар гэдэг маань байгалийн бусад хүчин зүйлтэй нийлээд өөрөөр хэлбэл ус за тэгээ агаар байна. Тэгээ эрчим хүч байна. Энэтэй нийлээд өөрөө юмыг бий болгодог. Өөрөөр хэлбэл амьд биетийг бий болгодог. Тэгэхээр амьд биетийг бий болгоно гэдэг маань ухаан бид энд сууж байна гэдэг чинь энэ өнөөдрийн бидний дарж байгаа жин бол энэ байгалаас өгсөн л одоо юмар бий болчихсон. Ийм л мах яс юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр та газрын экологийн талаар их энэ маань газрын үн цэнийг нөгөө амьдралд яаж нөлөөлдөг юм, амьд биетийг яаж бий болгодог юм, өөрөөр хэлбэл эн чинь яагаад тэр говьд хавтгай байдаг. Тийм үү? Хавтгай яагаад ойтой газар тэсэж явдаг вэ? Цагаан баавга яагаад туйлд байдаг. Энэ ч тусдаа өөр байна шүү дээ. Тэр газараас өгдөг юм, тэр байгалийн хүчин зүйлүүд нь өөр байна. Тэгэхээр энд үнэлэмж гэдэг маань эндээс үүсэж гарч ирнэ гэсэн нэг хувилбар байгаа юм. Тэгэхээр энэ бол амьд биетийн амьдралыг тэтгэх тэр хүчин зүйлийг биднээс газрын үн цэнэ гэж хэлэх гэж байна гэсэн. Тэгэхээр энэ үн цэний асуудал одоо газрын багц зүйлүүдэд хэрхэн туссан байгаа вэ? За тэгэхээр газар энэ байгальтай нийлээд юу бүтээдэг юм? Ногоон ургамлыг бий болгодог. Өвслөг ургамал, модлог ургамал. Энэ өвслөг ургамал, модлог ургамал чинь цаашаана өөрийнхөө ээлжинд нөгөө амьд биетийг бий болгодог. Амьтдыг бий болгодог. Тэр тусмаа хүнийг бий болгодог. Өнөө хүн чинь нэг газар олон зуун мянган жилийн турш суурьшаад ингээ удмал гараад ирэхтэй зэрэг нутаг газар гэж бий болдог. Малыг шилжүүлээд өөр газар аваачихтай зэрэг бүгд өгөхөд. Тийм ээ. Тэр очсон газар таарсан малыг өгмөр өнө. Энэ маань юу гэсэн үг вэхээр тэр нутаг газараас өгдөг юмд нөгөө биеийн эдэс юмнууд нь зогтсон, дассан ийм учраас тэнд ийм гарч байна гэсэн үг. Тэгэхээр энд
нөгөө үн цэн байх ёстой юм. За бид бол яг вэ мөнгө олох талаас нь ярьдаг л да. Энэ бол ярилгүй яг вэ эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж ярина. Ер нь бол нэгдүгээр асуудал сая миний хэлдэг юм шүү дээ. Хэрвээ газар өгдөг юм өгч чадахгүй энэ байгальч нь ингээс хүрээд явчих юм бол хүн төрлөختөн бүгд байхгүй. За тэгвэл өөрснийх асуудалтай байхгүй. За баярлалаа. Тэгвэл бид нар газрын эдийн засаг ер нь ямар орлогоудаас бүрддэг юм бэ? Энэ орлого дотор жишээлбэл газрын эдийн засгийн үнэлгээгээ сая бид нар бол ийм зүйлүүд орох нэ гэдээ ярьлаа. Тэгвэл газрын экологийн үнэлгээ, газрын экологи эдийн засгийн үнэлгээ гэсэн ойлголтууд хамрагдах уу? Энэ одоо экологи эдийн засгийн бүсүүд тогтоогдсон байдгүй. Зах зээлийн value гэдгийг мэрэгжлийн үнэлгээчний урьдчилан тооцоолсон дүнг хэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэрэгжлийн үнэлгээчний тооцоолсон дүнг л value-ийн үн цэн гин. Яг зах зээл дээр арилжигдаад ингээд хөдөлгөжтэй тэр хүний тооцоолсон үнээр хөдөлгөжтэй зэрэг дуудлагаар ч юм уу ингээд ямар нэгэн хэлбэрээр хөдөлдаад арилжаа хийчихлээ. Тэр тохиолдолд бол нөгөө чинь үн болж байгаа, барайс болж байгаа. За гэтэл энэ юуны янз бүрийн газрын холбогдолтой, үнэлгээний холбогдолтой нэг хууль тогтоомжууд дотор бас нэг юм биелдэ үнэлгээ гэж. Дахиад тэр одоо 1 метр газраас одоо авах түрээсийн төлбөр 1 метр квадрат газрын үн мөн гэдэг ихээ тэрийг үнэлгээ гэдэг тавьсан байгаа байхгүй. Тэгээд жишг үнэлгээ гэдэг. Тэгэхээр үнэлгээ гэдэг дахиад тэр одоо үн цэн гэсэн утгаараа ойлгох юм уу? Гэтэл ерөөсөө энэ үнэлгээний онол ёсоор бол үн цэнийг тооцоолж байгаа явц процессыг л үнэлгээ гэж байна. Тий. Гэтэл тэнд тавьсан тоог бол тэр тавьсан тоог бид Excel програмд ажиллах баахан тоо тавьчихдаг. Тэгээд тэр тавьсан тоо нь value гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо нэг одоо тэнд тавьсан нэг тоо гэсэн мэдээлэл гэсэн утгатай юм байна. За тэгэхээр үн цэн гэдэг имийг ер нь одоо value гэдэг англи үгийг хэлж байгаамаа л гэж л ингэж л нэгдсэн байдал хүрмээр байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр албаны хүмүүсээс энэ газрын экологи эдийн засгийн үнэлгээний одоо бүсүүд албан ёсоор одоо тогтоогдсон байгаа юу? Хэрвээ байдаг бол ямар бүсүүд байгаа вэ? Энэ одоо бусад эрх зүйн үнэлгээний бүсүүдээс хамаарат авж байгаа газраас орж байгаа орлого тэгээд орлого бүрдэлт энтерт ямар төвшөнд идэх юм болоо? Кадастрын зургал, газрын кадастрын тухай хуулиараа яг кадастр дотор хийгдэх үйл ажиллагааны газрын чанарын үнэлгээг тогтоох, газрын эдийн засгийн үнэлгээг тогтоох гэсэн байдаг. Тэгээ энэ чанарын үнэлгээ гэдэгтээ бид нар юуг ойлгож байна гэхээр одоо тухайн газрын одоо шинж чанар төрөх байдал дээр нь үндэслээд одоо чанарын оноонуудыг өгч тогтоож байгаа л та аргачлал байдаг тэрнгээр. Тэгээд энийг яг үндэслээд бид нар эдийн засгийн үнэлгээг бас давхар гаргаж болдог. Тэгж яг одоо бол чанарын үнэлгээ гэдэг нь экологийн үнэлгээ гэсэн үг тийм ээ. Яг жоохон дүүцүүлэх юм бол тийм байж болно. Гэхдээ бол экологийн үнэлгээ чинь тусдаа хуулиараа одоо нөгөө бас байгаа шүү дээ. Наривчсан үнэлгээ гэдэг байгаль орчны наривчсан үнэлгээ гэдэг гардаг тэрнгээр. Зүгээр манай хуулийн хувьд бол газартай холбоотой энэ хуулийн хувьд бол ийм юу бий л дээ. Газрын чанарын яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам заамрын хувьд гэх юм бол тэр 97 оны 150 дугаар тогтоол дээр л тогтооцсон тэр зүйл одоо мөрдөгдөд явж байгаа. Тэгвэл одоо 1997 оны тогтоогдсон тогтоол дээр сая энэ 2013 онд тийм ээ 5/39 гэсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаа. Энэ одоо жоохон юугаар өөрчлөлттэй ялгаатай тогтоол юм бэ? Яг нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол ер нь бол газрын төлбөрийн тухай хуулиараа аймаг орон нутаг маань иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор энэ засгийн газраар тогтоосон үн төлбөрийн хэмжээ дотор одоо итгэл зүйрээр энийгээ зохион байгуулж болдог байхгүй. Одоо ногоон байгууламж гэдэг юм уу инженерийн дэд бүтцээс нь хамааруулаад ингэдэг. Тэгээ энэтэй холбоотой шинжилж гаргасан юм. Тэгэхээр зах зээлийн яг одоо энэ эрэлт нийлүүлэлттэй холбоотой урд нь байсан төлбөрүүдээс өссөн дүнгээр бол газрын төлбөр орж ирнэ гэсэн үг юм тийм үү? Тэгж ойлгож байна. Жоохон зохион байгуулалтууд л хийсэн үг. Тэгээ 97 оноос хойш одоо л төр суурь нэг юм шинжилгээг байгаа шүү дээ. Шинжилгээг байгаа. За ингээд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газрыг эдийн засгийн эргэлтэнд орсонтой холбоотой үн бүрдэлтийг бол бүртгэж авсан байгаа. За газрыг эдийн засгийн эргэлтэнд орсон байдлыг 2012-2013 оны байдлаар аваад үзэх юм бол анх газрын төлбөрийн тухай хууль батлагдсанаас хойш эдүүгээ 357 сая төгрөгийг бол эдийн засгийн эргэлтэнд орсон байна. 2013 оны байдлаар 689 тэрбум төгрөг бол эргэлтэнд орсон байна гэсэн ийм дүн мэдээ байна л да. Тэгвэл эн чинь
яг бодиттой одоо хуулиар авчихсан газрын эдийн засгаа сая бидний хууль ёсны тэр орж ирж байгаа зөвхөн газрыг ашиглах эзэмших хөгжлөлттэй холбоотой орж ирж байгаа мөнгөн дүн юм уу? Эсвэл иргэдийн хоорондын сая яриадсан газрыг арилжаалахтай холбоотой мөнгөн дүнг одоо бүртгэлд оруулаад мэдээллийн сан үүсгэсэн дүн юм болов энэ? Энэ яг бид нэр 13 онд газрын зах зээлийн тойм гэсэн нэг судалгаа гаргасан юм ба. Тэгээд энэ газрыг одоо санхүүгийн одоо тэр эргэлтийн багтаамж нь ямар хөө байдığım бэ гэж үзээд одоо энэ дээр одоо газраа барьцаалсан тий тоо. За тэгээд энэ хичнээн төгрөг болж байгаа. За газрын төлбөрөөс орж байгаа орлого нь хэд болж байгаа. Газрыг дуудлах худалдаагаар одоо худалдаад улсын төсөвт оруулсан орлого нь хэд болж байгаа. Эрхээ шилжүүлээд одоо газраа нэгэндээ худалдсан тоо. За энэний одоо бас санхүүгийн эргэлтийн хэмжээ хэд болж байгаа ингээд ерөнхийдөө гаргасан тооны тал харагдаж байна л да. Тэгхийн бол энэ газрыг зах зээлийн эргэлтэнд оролцсон энэ мөнгөн дүн болвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 302% эзэлсэн гэсэн ийм тоо баримттай шүү дээ. Тэгэхээр энийг хэрвээ энэ газрын үнэлгээ төлбөрийн тухай хуулийг боловсронгуй болгосноор эдгээрийг эргэлтэнд оруулснаар өөрөөр хэлбэл орж ирж байгаа сая нийслэлээс гэхэд чинь 27 тэрбум байсан. Тэгээ 27 тэрбум төгрөгийг өөрөөр хэлбэл зөвхөн газрын төлбөрийн орлогоос ол бүрдүүлжсэн гэсэн. Тэгэх юм бол энэ иргэдийн арилжаалагдж байгаа газруудаас авж байгаа одоо үл хөдлөх хөрөнгийн татвар тийм ээ бусад энэ эдийн засгийн мэдээллүүдийг нэгтгэх юм бол улсын төсөвт арай илүү мөнгө хоримтлагдах ийм боломж ирнэ байдгүй. Тийм. Яг нь ер нь бол байгаа л да. Энэ яг бүх одоо газрын зах зээлийн үн гэдэг юм маань одоохондоо хаалттай байгаа даа. Яг иргэд олон нээлттэй. Шинэ би өнөөдөр өөрийнхөө өмчлсөн газраа банкнд барьцаан тавих гэхэд яг хэдэн төгрөгөөр тавих уу гэдэг нь тодорхойг болчиход байна. Банкнд тэр мэдээлэл алга, иргэдэд алга, банк тийм мэдээлэл байхгүй учраас айлуулах эрсдлээ багасгаж нөгөө нэг яг бодит үнээс нь 50%-аар ч юм уу барьцаанд авдаг ч юм уу тий. Одоо газрын төлбөрөөс ихэд орох орлого чинь өөрөө газрын нөгөө суур үнэлгээнд дээр явж байдаг. Гэтэл энэ суур үнэлгээ маань одоо бол тэр шинжлэгдэг байгаатай холбоотойгоор бас нөгөө төсөвд орох орлогын хэмжээ буурдаг ч байт юм ингээд олон зүйлээр олон зүйлээс самархан тий. Тэгвэл бид нар энэ асуудлыг тодруулах зорилгоор энэ газар бол өөрөө хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө тийм ээ. Тэгэхээр Монголын ард түмэн газрыг өмчлөөд авна гэдэг чинь өөрсдөө хөрөнгөтэй болж байгаа гэсэн үг тийм үү. Гэтэл энэ хөрөнгөө барьцаалаад банкнаас ипотекийн зээл одоо авах боломжтой шүү дээ. Ийм учраас би Монгол банкнаас очиод тодрууллаа л да. Ер нь нэг га газрыг нийслэлийн газрын үнэлгээний бүсгүүдээс хамааруулад одоо жишээлбэл 1 м квадрат талбай хэдэн төгрөгөөр үнэлээд та нар барьцаанд авдаг вэ гэсэн ийм асуудлыг тавихад бол ерөнхийдөө арилжааны банкуд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж барьцаалахдаа яг одоо тэдэн төгрөг гэсэн тогтсон үн бол байдгүй маа гэсэн асуудлуудыг ярьж ирсэн. Тэгэхээр энэ үнэхээр хөрөнгөл юм бол эдийн засгийн эргэлтэнд ороод жишээлбэл газрыг барьцаалах эрх өмчлөгчд бол байдаг шүү дээ тий. Энэ эргэлтэнд орохгүй байгаагийн энэ шалтгаан нь одоо юутай холбоотой гэдэг юм бол одоо өгж байгаа банкуд зээл өгөхдөө газрыг барьцаанд аваад хэдэн төгрөгийн зээлийг яаж олгодог вэ? Сая дөнгөж 50%-аар нь л олох боломжтой гэсэн. Өөр энэ зөвхөн газраа үнэлээд байна уу эсвэл газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгөө давхар үнэлээд банк барьцаанд аваад эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой юм уу? Яг аль алинд одоо иргэд мэдээж өмчлсөн газараа ч юм одоо хүүхдийн сургуулийн төлбөрч тийм үү янз бүрийн санхүүгийн хэрэгцээ гаргахад тэрийг одоо нэгдүгürt газрын хамгийн түрүүнд барьцаанд тавьж шít. Тэгэхээр газар гэдэг дээр чинь дээр нь одоо байшин бас барилга байгаа тий. Одоо нийт нь үнэлдэг ч юм уу одоо тухайн одоо арилжааны банк болгонуудын өөрсдийн бас аргачлалаар явна гэсэн үг. Энэ маань юунаас болж юм хэрэг бид нөгөө зах зээлийн үн маань хаалттай. Яг хэдэн төгрөг байна вэ гэдэг чинь нээлттэй биш учраас ингэ яваад байна л да. За тэгвэл зах зээлийн үнээс үнийг бүртгэсэн тэр үний мэдээллийг ахаад сонирхъя. За бид нар энэ зурган дээр бол гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг арилжаанд оруулахад одоо Монгол Улсын засаг захиргааны нэгжүүдээр ямар ялгаатай үнэлгээтэй байгаа талаар бол энэ дээр харагдчихна л та. Тэгэхэд одоо жишээлбэл 1 м квадрат талбай нь 3,000-аас 10,000 төгрөг одоо ийм аймагуудад байхад зарим хэсгүүдэд бол 1 м квадрат талбай үн бол өндөр байж штэ тийм ээ. Тэгэхээр энэ одоо юутай холбоотой ингээд ялгаатай байгаад байгаа юм болоо? Газар гэдэг ойлголтоо бид бас нэлээд тодорхой болгох асуудлууд байгаа юм л та. Өнөөдөр бол бид нар хэдийгээр 92 онд одоо үндсэн хууль гараад газраа зах зээлийн нийгэмд шилжсэн. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэн мөртлөө одоо нэг эдийн засгийн харилцаанд гол ордог газар маань өөрөө зах зээлийн харилцаанд орж чадаагүй. Үн өртгийн асуудал нь ч гэсэн шал өөр явж байгаа. Жишээ нь одоо ярьж байна 97 оны суурин явж байгаа. Гэтэл суурин гэсэн ойлголт бол зах зээлийн одоо нийгэмд орцсон орнууд суурин гэсэн асуудал байхгүй. Зах зээлийн үнээрээ явдаг. Зах зээлийн үнэ
тодорхой хугацааны дараа зарим орнууд болохоор улиралд нэг өөрчлөлтөг багч шít тийм ээ. Тэр газар нь ямар эрэлт хэрэгцээтэй вэ? Тэгэхээр бид газар гэдэг нь өөрөө эдийн засгийн нэг гол бүтээгдэхүүн, нэг эрэлт хэрэгцээтэй зүйл байгаа болохоор энийг бид эдийн засгийн оролтонд оруулах хэрэгтэй. Тэрний үнэ нь яаж бүрж ийгдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Гэтэл үн маань яг бүрдэх тогтолцоо систем нь одоо бий болоогүй. Болоогүй тийм. Бид чинь газрын бирж гэдэг ойл маань аль 94 оны улаас хойш байгаад байгаа боловч энэ яаж явах вэ гэдэг дээр тодорхой нэгдсэн ойлголтод хүрээгүй. Тийм болохоор аль үнийг бид яг зах зээлийн үнэ гэж үзэх вэ гэдэг дээр бас хүндрэлтэй асуудлууд бас байна. Нөгөө талдаа бас газар ингээд эдийн засгийн эргэлтэнд ороод ирэхээр иргэд хоорондоо шилжих зүйл маань бол тухайн үнээрээ явчихж байна тийм ээ. Тэр гэр хороолт хэдэн өргөн ямар зорилт төр ямар үнэтэй байна гэдэг. Гэтэл нөгөө арилжааны банкн дээр очихоор энэ асуудал маань хүндрэлтэй болдог. Ягаад гэвэл цаана нөгөө иргэний хууль бас заалтууд нь зөрчигдөөд эхлэх жишээ. Тэр барьцаалсан үнээр нь авч болох уугүй юу гэх мэтлэгээр. Тэгэхээр энэ бүгдээсээ уялдаад бид бол ойлголтоо нэг болгоод авцаад магадгүй яг цэвэр тэр газрын бирж гэдгийг бид нар явуулж чадчихж эргээд энэ газар маань жинхэнэ утгаараа үн цэн нь тодорхойлогдож магадгүй одоо эдийн засаг маань сэргэх байх гэж бас бодож байгаа. Тэгэхээр манай агентлагийн зүгээс энэ газар маань өөрөө яаж эдийн засгийн эргэлтэнд ороод байна гэдгийг ерөөдөө тамгт хийх. Тэгээд 1997 онд батлагдсан тэр үнэлгээгээ шинжлэх зорилгоор энэ үнийн мэдээг ийм дөрвөн төрлөөр цуглуулад байгаа юм л да. Анализ хийж. За нөгөө төгөр хүмүүс маань бол газраа өмчилсөн газраа бол бусдад шилжүүлж байна, зарж байна. Энэний үнийн мэдээлэл нуугдмал байдалтай байгаа тийм. Нөгөө үйл хөдлөх хөрөнгийн албан татварын 2%-аар авдаг учраас өөр хүний ч юм уу бэлэглэн журмаар яваад байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ үнэлгээний асуудал тогтолцоогоор нь шинжлэх заашгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хоцуурын газар дээр бол газар маань илүү эдийн засгийн эргэлтэнд нөгөө оршин суух, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гэдэг утгаараа илүү үнэтэй байгаад байна л да. Тэгэхээр хөдөөж ухаан газрыг бол бид нэр түрүү ярьсан Занбаатаргооч ирж байгаа тэр нөгөө яс чанар, байрлал, зориултаар нь Нямбатоос доктор хэлжсэн сумаар нь гээд энийг сум дотор нь бүр өөрийнх нь төлөв байдал чанараар нь үнэлээд тэрийг алманд дарга хэлж байгаа шиг эдийн засгийн мөнгөжүүлээд ингээд үнэлээ. Хоцуурын дурвал тодорхой эдийн засгийн эргэлт явагдаж байгаа учраас зах зээлийн үн дээр нь түшиглээд тодорхой тэр байгалийнхын төрөх байдал, шинж чанар, за дэд үтсээс аслагдсан байдал ч гэх юм уу энэ бүгдийг нь харьцуулаад үнэлэх. Ингэж үнснээрээ банк санхүүгийн байгууллагуудад барьцаалах жишг үн болох, төр өөрөө авах, татварыг авах жишг үн болох, одоо дэд үтс нэлээ хөгжиж байна, нөхөн олгорын жишг үн болох. Гэхдээ маш олон зорилгоор ашиглах ийм нөхцөл одоо бүрдээд бид нар бас тодорхой ажил хийгээд явж байгаа. Тэгэхээр удахгүй бол эцсийн дүнд бол газрын харилцаа гэх юм бол зөвхөн газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах биш те. Газрын инженерингийн асуудал, газрыг яаж өөрийнх нь нөөц чадхад нийцүүлж ашиглах юм бэ гэдэг төлөвлөлтийн асуудал. Тэгээд дараа нь эдийн засгийн иргэдэнд яаж оруулах, ямар зорилтоор ашиглавал үр дүнтэй болох вэ гэдэг асуудал. Дараа нь энэ бүгдийг нь эрх зүйн хувьд бас зохицуулсан ийм зөв уялдаатай эрх зүйн орчин. Өөрөөр толгойн 3 чөлөө гэж хэлэх юм бол ийм юм байна л гэж бид төсөлж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын газар нутаг ямар яс чанартай байгаа юм бэ? Тэрийг хин одоо эзэмшиж ашиглаж өмчөж байгаа юм бэ гэдэг энэ суурь мэдээлэл бол газрын кадастрын тухай хуулиар зохицуулагддаг байх тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бид нэр иргэдэд ойлголт өгөх үүднээс газрын кадастр гэж яг чухам юу хэлдэг юм бэ? Кадастрын зураг хийж байгаа мэргэжлийн байгууллагуудаар кадастрынхаа зураг хийлгэчихэл түүнийг мэдээллийн санд бүртгүүлэлгүй зарим хүмүүс бол аваачаал хийцэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ мэргэжлийн байгууллагуудаар хийсэн тэр кадастрын зураглалыг улсын бүртгэлд одоо бүртгүүлэхгүй байх ийм асуудлууд гардаггүй. Энтэй холбоотой иргэдэд очих тийм ээ тийм сөрөг нөлөө ер нь байна уу? Газрын кадастрын тухай хуулиар кадастр гэдэг маань өөрөө цогц үйл ажиллагаа гэдэг. Одоо бид нар бол илүү нийгэмд юу гэж ойлгоод байна гэхээр зөвхөн зураглал гэж ойлгоод байна л да. Тэгэхээр энэ маань биш байгаа. Одоо тухайн газар үйл хөдлөлийн хөрөнгийн одоо байр шил, хил зааг, эзлэгүүн, тоо хэмжээг тогтоох. За дээрэс нь энэ одоо чанар эдийн засгийн үнэлгээ хийх асуудал маань бас багтчихдаг. За тэр газар дээр хэн гэдэг хүн өмчилж байгаа юм уу, эзэмшиж байгаа юм уу, ашиглаж байгаа юм уу те. Тэгэл тэр татвар төлбөрийн ингээд асуудлууд нийтээ ингээд цогцоор орцсон ойлголт байдаг. Илүү одоо хэрэглээнд юу нэ гэхээр тэр кадастрын зураглалын асуудал яваад байна. Тэгэхээр энэ нь цогцол. Зүгээр иргэд одоо
хийлгсэн тэр кадастрын зураглаа одоо энэ газрын кадастрын мэдээллийн санд оруулаагүйгээр ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэхээр энэ маань өөрөө кадастрын мэдээллийн сан маань өөрөө хаана ямар байршилтай хэн гэж хүн гişнээ хэмжээний газрыг эзэмшдгийн, өмчлөлтийн, ашиглалтын энэ зүйлүүд тодорхой байдаг. Одоо ялангуяа энэ өмчлөх эрхтэр болохоор өмчлөх эрхтэй холбоотой өөрчлөлүүд маань усын бүртгэлийн ерөнхий газар дээр явчаад яг манай дээр одоо хариа дүүргийн газрын албадууд дээр тэр зурагтай холбоотой өөрчлөлүүд хийгдэхгүй яваад байдаг. Ингээд яваад ирэх шилжээд яваад байсан сүүлдээ нэг мэдсэн шүүхтэр очдог. Ямар юм гарсан гэхээр нөгөө кадастрын мэдээллийн санд өөрчлөлт шинжилгээ иргэд маань хийлгээгүй байдаг ч юм уу тий. За эсвэл бүр цаашаа ингэ явах юм бол одоо ашигт малтмалын кадастр байж гэн тий. Одоо тусгай хамгаалалттай газар нутагт явуулж байгаа үйл ажиллагаа эрхэлт явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байж байдаг юм. Одоо чөлөөт босч байдаг юм. Эдгээр одоо тусдаа хуулиудаар ирэх бүхэн этгээдүүд одоо ирэх олгож байгаа тий. Энэ бүртгэлүүдийн маань кадастр маань өөрөө одоо нэгдсэн нэг бүртгэл орохгүй байна. Энэтэй холбоотойгоор одоо давхцуулдаг тэгээ давхцуул үүсдэг ч юм уу гэх мэт ингээ асуудал бас давхар ургаал явж байдаг л та. Тэгэхээр газрын мэдээллийн санд очиж бүртгэлээс нь харахаар энэ газар дээр урд нь газар олголт хийгээгүй байна гэсэн тохиолдолд тухайн газарт зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байгаа тохиолдолд газрын даамлууд бол газар олголт хийчих юм байна тийм үү? Гэтэл чинь Монгол улс дээр энэ газрын кадастр гэдэг энэ газрын мэдээллийн улсын нэгдсэн бүртгэл гэдэгт тусгай хамгаалттай газар нутгийнхаа тусдаа мэдээллийн сантай гэж одоо би ойлгож байна. Энэ зөв тусгай хамгаалалттай газар нутагт хэлийн бомтос газар олгодог тийм ээ. Тэгэхээр тэдгээрийн бас мэдээллийн сан. Уг нь бол зүй ясаар газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дээр байдаг тэр мэдээллийн сан бүгдээрээ яг нэгтгэгдсэн байж тэр бүртгэлд орсон субъектүүд тэдгээрийн эрх ашиг бол цаанаа давхар хамгаалагддаг гэж ингэж ойлголоо. Тийм үү? Тэгээ ингээд би яг жишээ болгоод энэ туул голын сав газарт газрын одоо тэр бүртгэл мэдээлэл одоо ямар төвшөнд байдгийг болоо танах энийг яаж хийдэг юм бэ гэд магсарж бас асуумаар байна. Туул голын сав газрын захиргаа бол өөрөө туул голынхаа сав газрын хэмжээнд одоо усны менежментийг авч явдаг байгууллага. Усны менежментийг авч явахдаа усны одоо зүй зохистой ашиглалт энэ төр гээд яг энэ газартай холбоотой талаас нь ярих юм бол голын хамгаалтын бүс гэж байгаа. Усны тухай хуулийн тусгагдсан. Одоо усны тухай хуулийн дээр бол доод хэмжээг нь заагаад өгсөн. Голын эргээс 50-аас доошгүй метрийн зайд онцгой хамгаалтын бүс байна. Онцгой хамгаалтын бүсэд ийм төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Голын эргээс 200-аас доошгүй метрийн зайд энгийн хамгаалтын бүс байна. Энгийн хамгаалтын бүсэд ийм төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Энэ хамгаалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах одоо байгууллага хоорондын уялдаа холбоог хангахын тулд туул голын захиргаа маань өөрөө ажилладаг. Гэтэл чинь хуулийн зохицуулалт дээр бас одоо зөрчилтөө амьдралд хэрэгжих боломжгүй асуудлууд гардаг. Энэ юу вэ гэвэл одоо голын хамгаалтын бүсэд одоо жишээ нь бол Улаанбаатар хотод суурьшлийн бүс одоо бий болцсон. Гэтэл чинь засаг дарга бол өөрөө голын хамгаалтын бүсийн дэглэмийг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхээс субъект хэрнэ. Дээрээс нь яг нөгөө хамгаалтын бүсийнхээ дэглэмийн эсрэг шийдвэр гаргаад баахан суурьшлийн бүс бол яатсан. Суурьшлийн бүс бий болгоод газар олгоцсон. Энэ тал дээр манай байгууллага бас шин тутам байгуулагдсан байгууллага учраас яг хамгаалтын бүсийн дэглэмийн хэрэгжилт ямар байгаа вэ гэдэг талаар одоо анализ судалгаа хийх журмаар одоо төрийн байгууллагууд руу хандаад мэдээлэл. Манай дээр бол газрын талын мэдээлэл бол төвлөрдөггүй. Яг мэдээлэл төвлөрдөг байгууллагууд руу хандаад нөгөө голынхаа хамгаалтын бүстэд авахцуулаад хамгаалтын бүсд хичнээн хэмжээний айл өрх суурьшлийн бүс бий болсон байна уу гэдэг дээр анализ хийхгээ үзэхэд нийслэлийн өмчийн харилцааны газраас одоо 2010 оны байдлаар мэдээлэл авч байгаа. Гэтэл чинь нийслэл дээр болохоор яг энэ одоо энэ зайсан Богд хаан уулын тусгай хамгаалалттай газрын мэдээлэл бол нийслэлийн юун дээр төвлөрөөгүй өмчийн харилцааны газар дээр. Энэ мэдээллийг бид нэр байгаль орчин ногоон хөгжлийн яамны тусгай хамгаалалттай газрын кадастрын хилцээс авч байгаа юм. Тэгээд үзэхээр яг одоо ингээд анхны юм уу дунд шатны байгууллагынхаа хүрээнд яг газрын энэ мэдээлэл бол хамт байдаггүй юм байна. Яг геодез зурагцсан газар дээр очиод нэгддэггүй юу гэдгийг би бол одоо сайн мэдэхгүй. Гэхдээ геодез зурагцсан газар руу бол бас албан бичгээр хандаж үтсэн. Одоо хараахан хариу ирж амжаагүй байгаа.
За Тийм байдалтай байгаа. За баярлалаа. Тэгвэл энэ газрын одоо үнэлгээ бүс тогтоох газрын үн цэний асуудлыг ингээд ярихад Монгол улсын газрын тухай эрх зүйн зохицуулалтанд одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа энэ зохицуулалтын дотор газрын чанарыг тодорхойлдог газрын чанарын хянан баталгаа гэсэн ийм хянан баталгааг бол хийдэг тийм ээ. Газрын чанарын хянан баталгааг бол мэрэгжлийн байгууллагууд хийдэг. Тэгэхээр энэ газрын чанарын хянан баталгааг газрын нэгдмэл сангийн төрлүүдээс хамаарат ялгаатай үзүүлэлтүүдээр хийдэг баг. Энэ тал дээр одоо хотосгон бусад суурины газар дээр ийм асуудлуудыг оруулах юм бол илүү бас ач холбогдолтой юм а. Энэ одоо арай хоцрогдсон юм а гэсэн ийм судалгааны материал дээр нь байна уу? Газрын төлөв байдал чанарын хянан баталгааг бол төрөөс тухайн хүнд тодорхой хэсэг газрыг өгж байна те эзэмшүүлж байгаа юм уу өмчлүүлж байгаа юм уу. Тэгвэл яг танд ийм ногоотой юм уу ийм жоохон халцардсан ч гэдэг юм уу тэрийг тодорхойлж өгж байгаа одоо бичиг баримт таахгүй юм. Энэ нь өөрөө газрын эзэмших ашиглах гэрчлэгээний хамт хүчин төгөлдөр байдаг юм баримт. Тэгээд тодорхой хугацааны дараа ч юм уу 5 жил тутам тэр хүн өөрийнхөө хөрөнгөөр тэр хянан баталгааг хийлгэж явах хэрэгтэй. Хийлгээд гэрээгээ жил бүр дүгнэж явах хэрэгтэй. Тэр гэрээндээ энэ хянан баталгааг бол ашиглаж дүгнэлт гаргаж явах хэрэгтэй юм зорилготой юм л да. Өөрөөр хэлбэл төрөөс өгж байгаа газрыг ямар байдалтай өгсөн тэр хүн яаж ашиглаж яана гэдгийг л тогтоох зорилготой ийм ажил хийж байгаа. За агентлагийн зүгээс бол яамтай хамтарж байгаад бол газрын ашиглалтын төрлүүдээр нь бэлчээр хадлан тариалан хоц уурны газар гэдэг хянан баталгааг тухайн одоо тодорхой хэмжээний баг төсвийнхөө хүрээнд хийж явж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн аж ахуйн нийт байгууллагын эзэмшил ашиглалтанд байхгүй байгаа газрыг төрийн мэдээ хийж байгаа. За. Ер нь бол ялангуяа хоц уурын газар дээр байж байгаа тэр нөгөө шалгар үзүүлэлтүүдийг нэлээд тэр хордолт, бохирдолт ч гэдэг юм уу тэр тал руугаа одоо нэмж оруулах түрүү ярьсан шалгар үзүүлэлт. Тийм бодлого барьж байгаа. Мөн уул уурхайн газар ч гэдэг юм уу тэнд бол араа илүү гүний талын нөлөөлөл нь тэр уулхайн үйл ажиллагаанаас болж яаж өөрчлөгдөж ийн гэдгийг хянах зорилгоор бас нэмээд гэсэн арга зүйгээ шинжилж байгаа. Тэгвэл одоогийн байдлаар бол одоо энэ Улаанбаатар хотын жишээлбэл 11-р хороонд байж байгаа газар 10 жилийн өмнө ямар байсан бэ? Тэгээд энэ хооронд чи 2 удаа хянан баталгаа хийгдсэн байх нь ш өөрсдийн хөрөнгөөр ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд ийм талаар суур мэдээлэл одоо хаа нэгэн газар байдгүй. Хянан баталгааны ажил бол маш чухал асуудал байгаа. Одоо хотын хэмжээнд бол хийгдсэн хэд хэдэн судалгааны ажлууд байдаг. Шинэ ухааны активын газар зөөн хүрээлэн болын чиглэлээр хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Тэгээд энэгээр бол одоо гэр хорооллын бүс нутгууд бол маш их бохирдолтой гарсан байгаа. За мөн усны их үүсвэрт бол маш ойр байгаа гэр хорооллоос дамжаад нийслэл хотын одоо эрүүл ахуйн асуудал дээр нэлээд том асуудлууд бас үүссэн гэдэг тодорхойлолтууд бол гарсан байна. Манай иргэдийн зүгээс ямар ойлголт өгөхөр газрын чанарын хянан баталгаа гэдгийг ойлгодгүй. Юу гэж ойлгоод өгөхөр энэ нэг ажил хийх гээд байна гэдэг. Гэтэл өнөөдөр энэ хянан баталгааны үр дүнд тухайн иргэний аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа газар нь ямар төлөв байдалтай байгаа юм. Бохирдоод байна уу, хордоод байна уу, яагаад вэ? Тэр бүгдийг тодруулж өгдөг ийм ажиллах. Өнөөдөр бид газар гэдэг нь өөрөө амьд зүйл. Амьд зүйл гэдэг нь болохоор яг хүнтэй адилхан тодорхой хугацаанд яг нь эрүүл мэндийн үзлэгт ороод ингээд шалгуулдаг бол энэ нь өөрөө газрын хянан баталгаа юм байна. Тэгээ ингэснээрээ тухайн иргэн магадгүй шинээр газар авахтаа юм уу архи шилжүүлэхдээ ямар металл, ямар элементээр бохирдоод байна. Магадгүй тухайн бүснүүд өөрөө мэдээг байж хажуу зөргөлдөө айлууд нь газар ашиглагч нар нь орчинд нөлөөлөлтөй үйл ажиллагаа явуулснаас болоод тэр иргэн охирох асуудал бас гарч ирж байна. Гэтэл тэрийгээ тэр иргэн өөрөө мэдэхгүй л явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ажлыг бол хийлгэж явах ёстой. Хийлгэснээр тухайн иргэн маань миний нөгөө гол өмч хөрөнгө газар маань ямар түвшинд байгаа юм. Энэ бохирдоод байна уу, бохирдохгүй байна уу? Үнэн цэн нь ямар байна тийм ээ. Энэ бүгд дээр бол тодорхой мэдээллийн сангууд нь үүсч явах боломжтой юм аа. Тэгвэл одоогийн байдлаар яг үүссэн мэдээллийн сан танах дээр төвлөрч байна. Бол манай дөр байгаа. Гэхдээ газрын харилцаа маань ингээл жилээс жилд өдрөөс өдөрт нарийсж байна л да. Тэгэд хянан баталгааг бол бид нар бол нэлээд нарийн хий гэсэн тийм зорилт тавиад ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сайн баяр докторч ярьж байна. Энэ газрын хянан баталгааны үр дүн маань өөрөө бидний нөгөө ярьж байгаа үн цэнд бас нөлөөлөх байхгүй юу. Тэгээд энэ өөрөө тэр нэгж талбарын хувийн хэрэг гэж байдаг.
Тэр нь бас ингээд давхар хадгалагдаад мэдээлэл санд орж явах ёстой. Одоо энэ өөрчлөлтүүд, шилжилтүүд хийгддэггүй нийслэлийн түвшинд ямар байдгийг. Одоо нэгж талбар болгонд газрын чанар ингээд өдрөөс өдөр сайжирч байгаа. Зарим өмчлөгчд бол айгүй гоё болчихсон ногоон байгууламжтай шууд харахад ойлгомжтой гэдэг. Зарим нь бол янз янзын зориултаар ашиглаад байдаг. Тэгэхээр энэтэй холбоотой яг ингээд мэдээллийн санд хөтлөгдчихсэн ийм зүйл одоо байдаг юм уу? Ярьлаа шүү дээ. Одоо яг хамгийн анхны одоо газрын эрхийн баталгаажуулалтыг хийхэд эрх үүсгэхэд бол яг өнөөдөр улсаас хийгдсэн байгаа тэр чанарын хянан баталгаа гэдэг юм бол тэр дүгнэлтийг бид нар бол гаргаал яг тухайн газар дээр нь гаргаал тэр баталгааны хуудас гэдэг юм хавсаргаал явуулж байгаа. Тэгээд 5 жил тутамд ч юм уу тэр газрын эрхийг одоо сунгах тутам бол тэр одоо эрхээ сунгаж явах тохиолдолд эргэн аж ахуйн гэж байгуул маань өөрсдийнхөө хөрөнгөөр бол тэр хянан баталгаагаа хийлгүүлэх ёстой байдаг. Гэтэл тэр ажил хийгдэхгүй өнөөдрийг хүртэл ингээл явж байгаа гэсэн үг л дээ. Тэгэх юм бол газрын үнэлгээ үн цэнийг тодорхойлоход энэ газрын хамгийн суур мэдээлэл болох энэ хянан баталгааны мэдээлэл датабаз үүсцэн тий яг бэлэн байж ах хэвээр биш үү суур материал. Гэтэл чи өнөөдөр хуулийн дээр байгаад байгаа боловч одоо аль нь хамааруулж яаж хийх хэвээр бэ? Энэ хэв дээр байгаа хяналтанд харьцангуй бас орхигдсон байгаа юм асуудал байгаа гэж ойлгож болох уу? Газрын кадастрын тухай хуулийн төсөлд бол энэ талаар бүртгэл хамруулна гэдээ оролцсон л явж байгаа. Тэгээд бас сая санаа хэллээ шүү дээ. Газраа сайн ашиглаж байгаа хүний газрын төлбөрийг хөнгөлөөд бараг авахгүй байсан ч болох тий. Газраа муу ашиглаж байгаа хордуулаад бохирдуулаад ногоон зүлэг байсан газрыг шороод болгоод нөгөө нийслэлийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ одоо эрхийг зөрчөөд байгаа хүмүүст бол газрын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэх ч юм уу яг ийм бас эдийн засгийн хөшүүрэг бас болох учиртай байна. За тэгвэл газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ямар нөхцөл боломж байгаа талаар албаны хүмүүсийн яриаг сонсъё. Газар дээр баялаг бүтээх газрыг эдийн засгийн утгаар авч үзэх өөрөөр хэлбэл газрын яс чанар, газар дээр байгаа нөөц баялаг түүнийг одоо баяжуулах, боловсруулах, хөгжих тийм ээ ийм тухай асуудал. Нэгд зах зээл рүү шилжсэн чинь иргэдийн санал санаачлалтай үндэслээд одоо жимс тарьж байгаа хүн ч гэдэг юм уу эсвэл загас үржүүлж байгаа хүн ч гэдэг юм уу эсвэл ой цэвэрлж тэндээс тодорхой бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа хүн ч гэдэг юм уу. Энэ хүмүүсийг мэргэжлийн байгууллагууд нь зураг төсөлтөй болгох үүднээс холбогдох дүгнэлт одоо мэргэжлийн арга зүгээр хангаад одоо Монгол улс чинь нэг үндсэндээ 30 эд агентлаг байгаа шүү дээ. Тэгэхээр 30 эд агентлаг яам нь холбогдох мэдээлэл дүгнэлтээр хангаад тэгээд орон нутагт байгаа засаг дарга нь иргэдтэйгээ ярилцж байгаад төлөвлөлтөө хийгээд энийг нь тухайн жилд одоо энэ аймаг энийг хэрэгжүүлнэ, энэ төслийг хэрэгжүүлэхгүй гэдгийг иргэд өөрсдөө яриад тэгээд баталсан төлөвлөгөөгөө төсөвжүүлээд өөрөөр хэлбэл энэ төслийн ийм юмын төрөөс санхүүжүүлээ, энэ зүйлийн иргэн өөрөө санхүүжүүлнэ ч гэдэг юм. Ийм одоо бодит нэгт уялдаатай мэргэжлийн байгууллагуудын тэр тусмаа төрийн байгууллагын харилцаа уялдаатай газрын харилцаа одоохондоо байхгүй байгаа те. Аль жуулчлалын базууд барилга байж болох нэ гэж зохицуулт хийсэн байсан ч гэсэн заавал тэр төлөлтөн дээр уялдах хэрэгтэй. Энэ ам дээр нь болно, энэ газар дээр нь болно, энэ газар дээр нь болохгүй гэсэн юм нь бол одоо ямар нэгэн эргэтэн дарахтан эрх мэдэлтэй хүмүүс нь шийддэг биш. Гол нь энийг бол яг одоо тэр судалгаан дээр үндэслэн, шинжилгээнд дээр үндэслэн тэр төлөвлөлт нь шийддэг байх хэрэгтэй. Дахин төлөвлөлт хийхдээ тэнд байгаа гашааны эзэм тэр төлөвлөлтийг хийж байгаа мэргэжлийн байгууллага, хувийн компани ч юм уу тийм. Эсвэл тэнд оролцож байгаа төр гуруулаа хожих хэрэгтэй. Хотод ойрхон тусмал улам үнэтэй болоод тэр үнэтэй газруудаа чинь бол энэ талаар мэдээлэлтэй одоо ухаандаа эрх мэдэлтэй хүмүүс л аваад байна шүү дээ. Түүнээс зүгээр нэг хотын захын дүүрэгт нэг хашаанд амьдарч байгаа хүн бол газар олж авч чадахгүй шүү дээ. Ард иргэд нь 0.7-гоо л авах хэрэгтэй шүү дээ. Тэгээс өөрсдөө болохоор том километрээр 2-3 км-ийн газар авсан байгаа шүү дээ. Ерөөсөө дарга нар л авдаг юм бэл шүү дээ. Ард иргэд авдаг юм уу? Чи газар авсан юм өөрөө? 5 хүүхдээ анх хөвжилж явахдаа өөрийнхөө нэрэн дээр газар авсан. Одоо эргээгээд хүүхдүүдэд газараа хөвчлээд өгөх гэхээр 0.5 гавсан. Уулын 7 байсан тийм үү? Одоо 5 болсон. Улам бага болсон. Гадныхан болохоор би энэ хөдөө тээвэрт явдаг хүн. Та нар энэ аймагуд, энэ сумдууд, энэ хөдөө хээр, одоо энэ үгүүдээ яармгийн урд тал, биокомбинат 100 одоо зэрэг 120 дугаар цэргийн ангийн урдтал, Шуун Баабар гэнтерт газар хөвчлээд авах гэхээр газар байхгүй. Тэ? Одоо та нар яваад очиод хар.
хичнээн 100 м-ээр том газар гашаа бариад хатгаад авсан байна. Тэр ямар улсууданд гэж авдаг? Ард түмэн яга газартай байж болдгоо. Баашин юу хашаага барьцаа тавиг гэхээр зэрэг авдаггүй шүү дээ. Байраа барьцаа тавиг гэхээр авдаггүй юм. Манайх биокомед л та. Тэгэхээр авдаггүй болохоор зэрэг хамгийн доогуур л байдаг юм шиг байлаа шүү дээ. За тэгэхээр энэ хан улдвэргийн иргэдийн та нар одоо газраа барьцаанд тавья гэж эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар өөр газар байгууллагуудад хандаж үзсэн үү? За манай хан улдвэргийн 11-р хорооны иргэд бол тусгай хамгаалтын бүсэнд хамаардаг. Ийм иргэдэд нийтдээ бол манай өрөх бол 612 статик тоогоор бол гардаг, 612 өрөх гэж гардаг. Тэгэхээр бидэнд бол ерөөсөө их хэцүү бэрхшээл бол ерөөсөө амьдралдаар тохиолддог. Яагаад гэвэл зэрэг бид нар бол яг газар эзэмших эрхийн бичиг гэж биднэрт бол 2008 онд бол дүүргийн газрын даргын захирамж гаргаж 300-400 м газрын эрх олгосон байдаг. Тэгэхээр энэ эрхийн бичиг бол ерөөсөө хаа газар явсан ч юм хүчин төгөлдөр бишээр явдаг. Яагаад гэвэл хууль зөрчсөн байдаг. Тийм учраас хэрэглэгддэг үед ямар ч эргэлтэнд ордгоо, ямар ч биднэрт бол нэг тийм үнэлгээтэй биш. Тийм бичиг байж идэг. Тэгэхээр ер нь хан уулын одоо энэ тусгай 11-р хорооны иргэд бол их хүнд байдалд амьдардаг л да. Тэгэхээр газрын эдийн засгийн эргэлтэнд бол орох ямар ч яг л хууль бас учраас. Хууль биш учраас бид нар бол ерөөсөө эргэлтэнд оруулах нөхцөл бол байдаг. За бид газраа өмчилж байна гэж ярьж байна. За газрууд хөрөнгө өчгөөл ярьж ил байна. Тэгэхээр энэ өмчлүүлж байгаа асуудал энэ төр чинь дэлхийн нийтийн шиг хандлага ямар байгаа вэ гэдгийг нэгэн сайн анзаарахгүй бас болохгүй л байна л да. Америкийн нэгдсэн улсад морьтой дахиад морин тэрэгтэй фижигнээд газар дээр туг хатгаад ингээд өмчлөөд авсан. Одоо Америкт яаж юм гэхээр ингээд хувь улсуудад ингээд өгөх нь буруу юм байна. Одоо ямар юм хэрэгтэй вэхээр хамтын өмч гэдэг юм хэрэгтэй байна гэдэг. Ингээд чиг хандлага маань өөр болоод ирж байна шүү дээ. Манайх бол хувь хүнд өгнөө л гэл ингээд гэж гинж байгаа. Германд бас тиймэрхүү юм яригдж байгаа. Тэгэхээр эн чинь юу гэхтэй зэрэг бүгдийг хувь хүнд аваачаад өгсөн чинь төр буцаагаад газар авчиад. Одоо манай тийм зовлон байгаа. За тэгвэл газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хамгийн гол асуудлын нэг бол газрын төлөвлөлтийн асуудал бол яхаа аргагүй юм байна. Тэгвэл энэ Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын суурьшил ингээ хийц төвлөрч байгаатай холбоотой газрыг дахин төлөвлөх асуудал. Одоо гэр хорооллын газрууд дээр орон сууц барих зорилгоор газрын дахин төлөвлөх асуудлууд одоо хийгдээд байгаа. Үүнтэй холбоотой одоо ямар мэдээллүүд байна, ямар хүндрэл бэрхшээлүүд гардгийг. За хүнээс л Улаанбаатар хотод бол дахин төлөлтийн гэр хорооллын газруудаар дахин төлөлт хийгдэхээр бол тийм газрын байршилд гарсан байгаа. Тэгээд дахин төлөлт гэдэг бол яг тэрэн дээр тодорхой хэмжээний бол бас компаниуд өнөөдөр тэр дахин төлөлтийг хэрэгжүүлнэ гэдээ бас нэг гараад ирсэн байгаа юм. За өнөөдрийн байдлаар явахад дөрвчээсээ ямар бэрхшээл гарч иж байна гэдэг бол сая докторгүй ярьлаа л да. Тэг газраа өмчлөд өгсөн байдаг. Эргүүлээд одоо бид нар бол тэрийг нэг барилгажуулъя, өнөөдөр орон сууцчуулъя. Эсвэл нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаад бол тэр тухайн газар дээр ч юм уу нэг дүүрэг дээр хороон дээр өнөөдөр цэцэрлэг байхгүй байна, сургууль байхгүй байна. Эсвэл юу гэдгийг тэр нийгмийн хэрэгцээ хангасан бусад үйлчлэгээний цэгүүд байхгүй байна. Тэрийг байршуулъя гэхээр ерөөсөө иргэдэд буцаагаад эргүүлээд нөгөө иргэдээс өнөөдөр бидний газрыг эргүүлэн авах хэрэгтэй гарч ирж байгаа. Нөхөө олгоор одоо бид нэр олгоод ч юм уу хэрвээ тэр компани өнөөдөр шалгараад гарч ирээд өнөөдөр тэнд дахин төлөлт хийх юм бол мэдээж компани өөрсдийнхээ асуудлаа тэр иргэдтэйгээ тохирох асуудал байдаг. Байгуул өнөөдөр хэрвээ тэр сургууль цэцэрлэг барилга байгууламж барих тохиолдолд өнөөдөр тэрийг хэрэгжүүлэх гэдээ бол нэлээд хүндрэлтэй байгаад байгаа л да. Дөрөвний бидний ярьснаар бол аль 1997 оны орны засгийн газрын 152 дугаар тогтоолоор тогтоосон тэр сур үнээс гарч ирсэн тэр нөхөө олгорын үн ч юм уу газар чөлөөлөлттэй холбоотой тэр бусад зардлууд гэдэг ч юм уу газартай холбоотой асуудлууд болохоор өнөөдрийн яг нөхцөлд бол яг өнөөдрийн цаг хугацаанд бол тэр бол аль хэзээний үнэн нь бол таарахгүй байгаа гэдэг. Тэгээд эргэтэйгээ бол бид нар өнөөдөр тэр нөхөө олгорын тэр газартай холбоотой үнэн дээр бол тохирохгүй байх тохиолдол бол маш их гарч ирдэг. Хоёрт болохоор яг өнөөдөр төлөлт хэрэгжүүлэх гэдэг болохоор өнөөдөр иргэдмэн өнөөдөр бас газараа чөлөөлж өгөхгүй гэдэг өнөөдөр иргэн хүн өөрөө бас мэдээж эрхтэй байгаа шүү дээ тэрэн дээрээ. Тиймэрхүү
иймэрхүү асуудлууд бэрхшээлүүд бол төрөөчөөсөө бол нэлээд гарч ирээд байгаа юм л да. Тэгээд өнөөдөр нийслэлийн зүгээс бол нийслэлийн засаг даргын тамгын газрын зүгээс бөгөөд энэ хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас бол энэ бүх зохицуултыг бол хийх гээл явж байгаа. Өнөөдөр төрөөчөөсөө хийгээд журмуудыг гаргаад явж байгаа. Тэгэхээр ч энэ газрын тухай тэр анхны хуулиндаа болоод түүнтэй нийцүүлэн гарсан нэг журман дээр газрыг нөхөн олгортой ба нөхөн олгоргүйгээр эргүүлэн авах гэсэн ийм журам байдаг тий. Тэгэхэд одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө чинь 15-20 жилээр хийгдсэн дараа нь тухайн жилийн төлөвлөгөө жил болгон иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа баталсан байдаг. Тэгвэл яагаад ийм урт хугацаанд хийсэн төлөвлөлтөн дээр энэ газар одоо суурин байрна, энэ одоо иргэдэд өмчлүүлэн эзэмшүүлнэ гэсэн энийг олон жилээр төлөвлөсөн байсаар аталчин тэр газардаа одоо янз бүрийн өөр зорилтоор олгочхоод тэгээд ахаад улсаас илүү төсвийн мөнгө гаргаад нөхөн олгоор буцаагаад өгөөд идэх юм болоо. Энд одоо жишээлбэл газрыг буцаагаад бас тусгай хэрэгцээтэй авахд одоо жишээлбэл авахтай холбоотой хичнээн хэмжээний одоо мөнгө зарцуулагддаг юм бол тэгэхээр энэ төлөвлөлтөө дутуу хийсэн ч гэдэм эсвэл төлөвлөлт хийгдэггүй газар олголт хийчихсэн байж байгаа. Энэ газар олголт хийсэн субъектүүдэд одоо ямар хариуцлага тооцоод ирсэн байдığım болоо. Энэ шинэ хуулийн дээр хэрхэн туссан талаар чи ярьж байгаа энэ асуудлууд төр бол хотын газар одоо хүн ам олноор оршин суурьшдаг газар хөдөө орон нутаг хоёрыг бол дандаа ялгаж нэгдүгürt нь ярих хэрэгтэй. Тэгэхээр хотын газрын хувьд бол дахин төлөвлөлт одоо хийхээс өөр арга байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ төрд бол нэг айхтар том үүрэг ороод ирдэг л дээ. Энэ дахин төлөвлөлттэй холбогдтол 50 айлын асуудал 100 айлын асуудал шийдэх гээд нэг шугам явж хахад тэнд нэг 3 айл ерөөсөө нүүж өгдөггүй. Тэр айлын газар дээр шугам явах газар таарчаад байдаг. Гэтэл нөгөө хүн чинь газараа чөлөөж өгдөггүй хэрүүл хийгээд амар их мөнгө нэгчээ суугаад байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад юу гэдэг юм хэлэх гэж байна вэ гэхээр ерөөсөө энэ бас энэтэй холбогдсон хууль эрх зүйн бас зохицуулалт нийтийн эрх ашиг энийг одоо хамгаалсан хууль одоо Монгол улсын эрх ашгийг одоо олон түмний эрх ашгийг бас хамгаалсан ийм хуулийн заалт юм байх шаардлагатай байгаа юм. За баярлалаа. За тэгвэл өнөөдөр газрын одоо эдийн засаг ямар орлогоудаас бүрдэж байна? Жишээлбэл газрын төлбөрт улсын хэмжээнд жилд одоо хичнээн сая төгрөг, хичнээн тэрбум төгрөг ингээд орж ирээд идэг юм бэ. Түүнээс буцаад газрыг хамгаалах нөхөн сэргээхэд хичнээн хувийг нь одоо яаж зарцуулдаг вэ? 13 оны байдлаар бол газрын төлбөрт ойролцоогоор 47 орчим тэрбум төгрөг орсон байна. За тэгээд уг нь бол газрын төлбөрийн тухай хуулиараа 12-т нэгэн заасан мэдээ газрын төлбөрээс орж ирсэн орлогын тодорхой хувийг одоо буцаагаад газар зохион байгуулах, газрыг одоо нөхөн сэргээх энэ үйл ажиллагаанд одоо зарцуулнаа, энэ шийдвэр засгийн газар гаргана гэсэн байдаг боловч яг нарийн одоо зохицуулт төвшөө цаашаа зохицуулсан зохицуулт байхгүйгээс одоо энэ үйл ажиллагаа хэрэгжихгүй явж байдаг л та. Жишээлбэл одоо байгалийн нийс ашигласны хэлбэрээс байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах хувь хэмжээний тухай хууль гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр жишээлбэл газрын нийс ашигласны хэлбэрийн 30%-ийг буцаад газрыг нөхөн сэргээхэд зарцуулна гэдэг одоо ингээд албасаар бичсэн байгаа. Тэгвэл энэ мөнгө одоо орж ирдэг юм уу? Хэрвээ орж ирдэггүй бол яагаад тэгдэг юм бол? За яг энэ байгалийн нөөц ашигласны төлбөртэй холбоотой энэ хуулийн энэ газрын нөөц ашигласны төлбөрийн тухай юм өөрөө байгаль орчныг хамгаалах сан гэж байдаг. Тийшээ ордог учраас байгаль орчны яамдаа хариалагддаг асуудал яг нарийн тоо хэмжээ яаж зохицуулагдлаа тодорхой юу болох. Тэгэхээр өөрөөр хэлбэл би ингэж хэлэхэд байна л да 47 тэрбум төгрөг нийт жил цуглдсан ба шүү дээ. Хэрвээ үүний 35%-ийг нь буцаагаад газрыг хамгаалах, газар зохион байгуулалт хийх, энэ эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулагдвал бас л энэ мөнгө байгаад байгаа байхгүй. Тэгвэл энэ мөнгнөөс одоо жишээлбэл буцаж орж ирж энэ хамгаалах үйл ажиллагаанд юм уу газар зохион байгуулалтыг сайжруулахад зарцуулагдж байгаа ийм зүйл байна уу? Яг одоогийн байдлаар бол байхгүй л байгаа тийм ээ. Гэхдээ Барлага тоглолтын сайдын энэ багцад баталсан мөнгөөр л бид нар тодорхой багасгах гэсэн ажлууд л хийж явж байгаа л да. Ер нь бол бид нар ярьдаг энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор сая гал мандахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл орон нутаг болгон өөрөө энэ газар зохион байгуулалт хийх, газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай. Мэдээж тэр хувь хүний буруугаас болоод нөхөн сэргээх газар биш шүү дээ. Тэр газруудыг яг ямар арга хэмжээ хийх вэ гэдгийг нь хэлэлцээд иргэдийн урлаараа хэлэлцээд оруулаад ирэх юм бол барилга утаа байгуулалтын сайд, сангийн сайд хоёр ярьж агаад
тэр нөгөө тодорхой хувийг нь зарцуулах чиглэлээр бас ажиллаж болох юм уу гэсэн зүгээр хуулийн төсөл санааг бол бид нар ярьж л байдаг. Гэтэ яг батлагдсан хууль эрх зүйн орчим бол одоо орол байхгүй. За би одоо хамгийн сүүлд та бүхнээс нэг асуулт асуумаар байна л да. Одоо яг газар гэдгийн чухам юу юм бэ? Одоо газрын дээр газар гэж газрын гадаргуу түүний хөрс, ургамал, ой, усаагаар бүхий орон зайн давхраг гэдэг шүү дээ. Тий, орон зайн давхраг гэдэг. Тэгвэл яг газар гэдэг нь одоо газрын доошоогоо хичнээн метр одоо байдгийг дээшээгээ агаар манд руу хэдэн метрийг нь одоо жишээлбэл газар гэсэн ойлголтод хамааруулад тухайн газар өмчлөгч юм уу эзэмшигч тэр ашиглагч этгээд газартайгаа холбооцсон ямар баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийн асуудал хөндөгдөх байх л та. Тэгвэл яг газар гэдэг нь одоогийн хуулиар яг хэд хэдэн метр ямар байдгийг болоо энэ олон улсад яадаг юм болоо. Ургамал бүхий цохих орон зайн давхраг гэж байна. Өөрөөр хэлбэл газрын гадаргуу өөрөө хамрагдах нь байна. Тэнд ууж ус хамрагдах нь байна. Тэгээд түүнээс дээш доош гэхлээр тодорхой хэмжээний доошооч орж байгаа, дээшээч орж байгаа. Зохирон зай. Тэгэхээр яг тэр метр нь бол байхгүй маань тийм үү? Зохирон зай. Зөвхөн хөрс нь ордог юм уу эсвэл? Газрын хөрс гэж болохоор хөрс нь л орох байх. Ургамал орвол тэгээд зохирон зай гэхлээр дээшээч орж байгаа, доошооч орж байгаа. За яг тэдэн метр гээ тэр нь бол байхгүй маань тийм үү? Тэр нь бас тодорхой юм байна. За. Энэ чухал асуудал да. Газар гэдгийг үндсэн хууль, иргэний хууль, газрын тухай хууль, газар хувьчлах тухай хуулинд өөр тодорхойлсон байдаг. Яг газар гэдгийг. Ер нь бол онлын хувьд, эдийн засгийн онлын хувьд, газрын эдийн засгийн хувьд аваад эсвэл орон зай, газар болоод газрын гадаргууд их орон зай гэдэг дээшээ огторгой дэх орон зай, доошоо газрын хэвлэр рүү орсон орон зайг нийлүүлээд газар гэж ойлгож байгаа юм. За гэтэл одоо газар хувьчлах тухай хуулинд чинь газрыг тэр одоо өвс ургамал газрын гадарга хөрс гэсэн байна. Ой байхгүй, ус байхгүй. Нөгөө мод байхгүй. Тэгээд хөрс гэхээр хөрс гэдэг чинь хар шираа хөрс. Одоо бор хөрс, хүрэн хөрс. Хөрс бол 30-40 см-ээс хэтэрдэг. Тэгэл доошоо газрын хэвлий болчих. Газрын хэвлий бол төрийн өмч. За та нар одоо бодолтой тийм гэр хороолт байгаа улсууд энэ зослонд байдаг улсууд жарлангоо тэр газрын хэвлийн одоо юунд төрийн өмчийн газар дээр ухцсан байж байгаа байхгүй. Хашаанд ходог гаргачлаа 7 м ягаад ходог гаргалаа өнгөний ус авчлаа. Мөн төрийн өмчийн газрыг ашигласан байж байгаа. Тэгэхээр энэ ус ашигласны төлбөр нөгөө байгаль бохирдуулалтын төлбөр гэдэг энэ ах үндэстэй ийм төлбөр доодохгүй юм бий болох байх л да. Зүгээр миний энэ бол хүний бодол. Миний бодлоор бол газар өөрөө байгалийн баялаг одоо бүрэлдэн бий болж өөрчлөгдөж одоо хөгжиж байдаг энэ тулгуур объект нь. Энэ газар дээр байгаа энэ баялагууд хэрэглээнийхээ зориултаас шалтгаалаад аль баялаг нь илүү байна уу гэдгээс шалтгаалаад тухайн хэрэглээнийхээ нөхцөл байдалд бол үнэлэмж нь өөрчлөгдөнө. Гэтэл явж ганц чухал зүйл нь ус. Усгүй газрууд одоо мянган сайхан ашигт малтмал байгаад одоо мянган сайхан баялаг байгаад ус байхгүй бол тэнд амьдрал байхгүй юу байхгүй. Тийм учраас яг энэ экологи талаас нь авч үзээд экологийн хувьд энэ газар маань энэ орчин маань ер нь үлдэх ёстой юу, хэрэглээнд одоо ингээд талхлагдах ёстой юу гэдэг юм бид нар яагаад тэгээд эхлээд хүмүүст одоо өмчлөхгүйгээр альсвал хэрэглээнд одоо ингэж олон талаас нь дайруулахгүйгээр авч үлдэх ёстой газраас тодорхойлмоор юм шиг байна. Өөрөөр хэлбэл экологийн үнэлгээг бас төлхөө оруулах ёстой. Экологийн ач холбогдлыг нь бол хизээч орхиж болохгүй байх ёстой юм болов. Би болохоор энэ 11-р хорооны иргэдийн нийтийн орлын тэргүүлэгчлээ. Тэгэхээр бидэн дээр иргэд их орж ирдэг л дээ. Газрын үнцийн гэсэн нэвтрүүлэг болж байна. Тэгэхээр газрын үнц нь бол яг өнөөдрийн байдлаар хэрэгжилтэн дээр шодрог биш байна. Яагаад гэвэл энгийн иргэн болохоор тэрний үнцийг мэдэхгүй байна. Гэтэл одоо жишээлх юм бол манай зайсанд бол нөгөө эрх мэдлэгнүүд нөгөө ойр мэдээлэлд ойр байгаа хүмүүс том орон газрыг аваад тэгээ зориултын бусаар ашиглаад орон сууц бариад тэндээс маш их хөрөнгө өөртөө авч байна. Гэтэл энгийн иргэн би жишээлхэд насаараа энд амьдарсан хүн байна. Өөрийнхөө амьдарч байгаа газрыг авч чадахгүй. Тэгэхээр одоо энэ асуудлыг хурдан шийдэж өгөхгүй бол компаниуд биднээсийн газар руу дайраад асуудал маань болохоор иргэд тохирч үлдээд байдаг. Тэгэхээр нөгөө үн цэн гэдэг маань одоо энгийн иргэнд үн цэнгөө маш үнцэнтэй амьдралд нь үнцэнтэй мөртлөө гэтэл шудраг биш байна. Шудраг байдлыг
бий болгооч. Тэгэхээр миний хувьд болохоор бол энэ дэлхий дээр нүцгэн ирээд нүцгэн явдаг. Тэгэхээр эрх мэдэл дээр сууж байгаа. Зөвхөн одоо өнөөдөр одоо засаг зархааны эрх мэдэлтэй байгаа хүмүүс бол цаг хугацааны хувьд л сууж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүмүүс маань иргэдийн төлөө, энгийн иргэдийн төлөө тэн дээр хийжсэн ажил нь эргээд орсон чөлөөд үлдэнэ. Энэ хүн одоо энэ Монгол улсын ерөн гэдэг маань тэр байгальтаа, тэр газартаа харьцаж амьдарч байгаа. Тэгэхээр энэ шудраг байгаасаа одоо жишээлх юм бол манай зайсангийн газрын асуудлыг маш урд нь шийдэж өгөөч. Тэгэхгүй бол маш хүндрэлтэй асуудлууд бий болоод байна. Энийг болохоор одоо нөгөө ухаалаг төр гэдэг юм явж байгаа болвол нөгөө тэр нөгөө албан тушаал дээр байгаа хүмүүс маань энийг шийдэхийн төлөө сэтгэл гаргаач гэж би иргэдийнхээ үгийг дамжуулах гэсэн юм аа. Энэ нэвтрүүлгийг ашиглаа. Баярлалаа. Тэгэхээр ерөөсөө газар гэдэг юм зөв тодорхойлохгүй бид төрийн бодлого буруу яваад. Газрын өнөөхөн үнцэн чинь юу юм гэхтэй зэрэг тэр амьд биетийг бий болгодог, амьтдын удам ухсааг бий болгодог тэр шин чанар л нэгдүгээр зэргийн шин чанар. Өөрөөр хэлбэл тэр нутгийн хөө гэж биднээс ижилхэн нүүр царайтай байх ёстой байдал өөр. Жишээ хэлье л да. Говийн хоньны хангаан хоньноос ялгах тийм байхгүй ш таараад. Хэрвээ ажиллаад махын чамх юм бол ялгана. Өөр амттай байгаа шүү дээ. Яагаад өөр байгаа юм? Нөгөө газар нутагч нь өгдөг юм нь өөр. Хүн ч ялгаагүй шүү дээ. Тийм нутаг газарт амьдарч байгаа улсууд тэр генд нь юу суух вэ? Ямар удам ухсаа, ямар нүүр царайтай, ямар хүн явах ёстой гэдгийг тодорхойлоод өгнө шүү дээ. Тэр энэ бол нэгдүгээр зэргийн асуудал мөн. За. Бид бол хитрхи тэр эдийн засаг талаас эргэлтэнд орох талаасаа юм бодоод байна шүү дээ. Хэрвээ энэ газар чинь үржил шимэн байхгүй бол энэ экологийн дөрвөн хүчин зүйлийн аль нэг нь алдагдаад байхгүй болдгийн бол энэ хүн төрөлхтөн байхгүй. Өөрийнхөө бүх асуудалтай байхгүй бол. Өнөөдрийн нэвтрүүлэгт урагдан орсон эрхэм зочдтой баярлалаа. Бид нар энэ удаагийнхаа хилцүүлгээр газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөл боломжийн талаар ярилцсан билээ. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяр та.